бол ер нь бол 2 жилийн өмнө байгуулсан яг өөрийнхөө тийм хүсэл мөрөөдлийн одоо чиглэлд бол ажиллаа хийгээд одоо өөрийнхөө олон жил хуримтлуулсан бас туршлага дээр үндэслээд хүүхдүүдэд одоо гадаад хэлний боловсрол олгох бас тэгээ гадаад руу одоо сургалт зуучлал хийх гэх мэтчлийн үйл ажиллагаанууд дээр л ажиллаж байгаа. Одоо өөрөө хуваарь хичээл ордог байсан ч гэдэм ингээ оюутан ах үеэс эхлээ ярих юм бол бүр зөндөө олон сурагчтай л да. Тэгээд ерөөхдөө л албаас орол нэг 200 ер нь 300 төгч байгаа тийм сурагчтай байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол нөх хүүхдийн мэдээж хичээл зүтгэл одоо тухайн хүүхдийн андаа тэр хилэн сонирхолтой нөлөөтэй. Гэхдээ тэр хүсэл зорилгыг бас бадраадаг. Тэрийг амархан байдлаар одоо сургах одоо тэр сурах тэр сонирхлыг нь бас өдөөж өгдөг багш бас айгүй чухал гэж би боддог. Ямар ч одоо англи хэлний ч юм уу сурах хүсэлгүй жишээлбэл надад нэг шав байсан байхгүй яг үнэхээр ингээд одоо удааны хувьд удаан байсан. Тэр бол хүүхдийн темп. Тэгэнгүүт нөгөө тэр хүүхдийг яг чи ингээд хэл сурдаггүй хүүхд байхгүй юу? Энэ бол хэл сурахгүй гэдэг ингээд шууд ингэчдэг. Тэгэхээр хүүхэд гэдэг чинь ингээд өсч одоо яваа тий одоо цэцэг шиг одоо тийм мандан бас ингээд эмзэг үдээр явж байгаа. Тэнгүү тэр нь шууд тийм ингээ код өгөө те чи юм шүү гэж хэлждэг. Тэгээ тэр сурагч маань ингээд надад анх ээж нь бол авчихтай гэж хэлжсэн байхгүй. Тэгээд тэр хүүхдийн темпэнд тааруулаад багш гэдэг чи өөрөө англи хэл мэддэг хүнээс юугаар ялгаатай ингээд тэр хүүхдийн хүслийг мохоодгүй тэр хүүхдийн зөв замыг олдог тэр хүүхдийн темпэнд тааруулсан системийг боловсруулдаг юм л ах хэрэгтэй гэсэн үг. Тухайн үед бол надаас жоохон яг хичээл зүтгэл гарсан ч гэсэн тэр хүүхэд маань гэрте очиод англиээс өгдөг. Тэгээ бүр ингээд амар хөөрхөн ингээд одоо англи хэлээр хашаатанд ярьчдаг. Бүр тийм болж бүр ингээд өсөгч ярьж чаддаг хүүхэд байсан. Тэгэхээр ер нь бол ингээд энэ олон жилийн хугацаанд туршлагаас харахад багшийн арга барил сэтгэл ер нь амар чухал гэж боддог доо. Хүүхдүүдээс бол ингээд сар болол яриа сурцсан байж махыг харахаар бол үнэхээр сэтгэл хүндрэл идэг ер нь бол. Манайх зууршлийн төвөөр давхар ажилтаад одоо бол Хятад Солонгос хоёрлоо ер нь Хятад руугаа болвол одоо маш их ариун туршлагатай байгаа. Одоогоор ерөнхийдөө Европын сургуулиудыг оруулж ирээд одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тэгээ зуны сургалтууд одоо хөхтийн сургалтууд явдаг. Тэгээ дээрэс нь одоо сургалт чиглэлдээ бол одоо оноо агуулах хүүхдийг маш хурд хугацаанд ярьж сургах. Тэгээ өөрийнхөө одоо тэр олон хэл сурсан одоо арга барилуудаас илүү төлөвлөгөө зааж өгдөг. Би энэ компанийг ингээд одоо байгуулад 2 жил болохдоо одоо яг айгүй олон удаа дампуурл ирмэгт иржсэн. Яагаад гэхэлэр би нөгөө мөнгө харж ажиллахыг нэг тийм эрхэм болгодоггүй. Нэг 7 хоногор эсэлтүүд аваад ингээл гяс нөгөө 15 хичээл 10 хичээлийг бол ингээл уншаал гаргадаг тиймэрхүү ахуй газрууд байна. Тийм байлаа гэхэд одоо тухайн хүүхдүүд маань сурах юмгүй. Тэр хүнээр хүндэггүй. Тэгээд яг орлого бол яхаа олж байна те. Миний хувьд болохоор нөгөө тэр миний нүдэнд төрүүлж харагддаггүй. Эхлээд одоо хүүхдээ сайн сургачих юмсан, ингэчих юмсан гэдэг одоо тэрнийхээ үр шимийг хүртгснээр бол та. Тэрнээс болж айгүй хаалт одоо тийм асуудал ер нь орж исэн түүхэл та. Айгүй амьдралаа жаргалтай өнгөрөөхийн тулд ч нэг тийм мэргэжлээ сонгосон. Хоёрт би багаасаа багш болох хүсэл мөрөөдөлтэй тийм хүүхдээсэн ер нь бол гадаад харилцааны ажилтан болно, гадаад хэлний багш болно. Яг тийм л бодолтой өссөн. Тэгээд яг мөрөөдлөөрөө л амьдарч байгаа ер нь бол. Би бол өвчлэн одоо дундаас эхлээд оюутнуудтай аягүй хайрцдаг байхгүй. Тиймүүд өвчлэн нөгөө шууд мөнгө боддог. Ингээ аягүй бага насны хүүхдүүд болон дүү нартай ч юм уу ерөөхдөө одоо чиний хийж байгаа юмны үр дүн хизээ нэг өдөр хаалгыг чинь тогшно гэж би яг тэр үгийг бол амар их хэлэх дуртай ер нь бол. Надад ч гэсэн яг тэгжсэн. Бага хадаа л аав ээж маань бусдын адилаар хүүхдээ өсгөдөг шиг хамаг юмаа тавиал ажил хийгээл ингээл өсөж ийсэн давхар сургалтанд суулгаал. Энэ бүх юм яг хизээ хааж хэрэг болох чаа ингээм ерөөс ойлгодгүй. Гэтэ айгу сурах сонирхолтой хүүхдээсэн байхгүй. Тэгсэн чинь нэг л өдрийг бүгдээрээ цогц олоод гинт хятад хэл маань ч хэрэгтэй, англи маань ч хэрэгтэй. Миний нөгөө сурж байсан тэр Excel, Word одоо юу гэдгийг те миний илтгэлийн тэмцээнд орж ирсэн. Тэр бүх юм одоо миний ажилд хэрэг болдог байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо хийж байгаа юмны ч үр дүн бүр яг нэг өдөр яг үнэхээр ирээд хаалгаа чинь тогшд юм билээ гэдэг айгу хэлдэг ер нь бол. Ингээ хараад хад хэл зүгээр л арга барил. Ингээд бүр багаас нь эхлээд ээж аауд нь сургацсан ирнэл одоо хүртэл ярьж чаддаггүй. Ингээ хараад их юм шиждэг. Тийм хүүхдүүд зөндөө л багш. Сайн багш нар ороод ингээд амар сайн болцсон хүүхдүүд төр зөндөө байдаг. Тэгэхээр ер нь бол хэл бол арга барил гэж би боддог.